Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь эвэнтгсэн байна. Бодолд юу вэ? Түүнийг гаргадаг. Бидний зүрх оюун бодолд байгаа бүхэн амар минь гардаг. Тэгэхээр өөрийгөө сонсож сурвал өөрийнхөө талаар ихийг сурах бөгөөд тэндээс мэдхийг хүсэхгүй зүйлж маш олон гарах. Би энэ амралтын өдрүүдээр эрүүл оюун бодол, сүнс, бие, хүсэл, сэтгэлээр бүрэн бүтэн байх талаар цовруулуудыг өгөөлөх болно. Бурхан танд бүх талаар сэтгэл тавьдаг. Есүс бид бүгдийн төлөө ирсэн. Өчүүхэн зүйл байсан ч гэсэн Бурхан анхаарч санаа тавьдаг. Та түүнийг уурснаар амьдралын тань бүх хэсгийг эдгээхийн тулд тэр ажлаа хийж эхлэх болно. Үүнд нь санхүү, нийгэмтэй харилцах асуудал, магадгүй та ганцаардаж өнгөрсөн амьдралаасаа шархалж, өөрийгөө бусдаас тусгаарлан бусдад хайрлагдахаас эмээж байж болно. Бурхан таныг амьдралынхаа бүх хэсэгт л эдгэрээсэй гэж хүсдэг нь биднийг бүрэн бүтэн болгохын тулд ирсэн. Тэрээр биднийг дахин төрсөн мөртлөө байнга л олон асуудал донд зүдрээсэй гэж хүсдэггүй юм. 1-р Тесалоник 5:23-ыг үзье. Энэхүү гайхалтай ишлэлийг хамт уншицгаая. Амар амгалангийн Бурхан өөрөө та нарыг бүрэн ариусгах тугай бузар зүйлээс ангижруулж Бурханы ариун байдалд хүргэх болтугай. Тэгэхээр сүнс, сэтгэл, биетэй бүгдлээрээ бидний эзэн Есүс Христийг ирэхэд гэмзэмгүй хэвээр байх болтугай. Есүсээс хамгийн чухал тушаал юу вэ гэж асуухад тэрээр та өөрийн Бурхан эзнээ өөрийн бүх зүрх сэтгэл, бүх оюун бодол, бүх сэтгэл хүчээрээ хайрлаа гэж хэлсэн. Хоёр дахьт нь би дуртай. Хөршөө өөрийн адил хайрл. Бурхан биднийг зөвхөн юм гарагт түүнийг хайрлаасаа гэж хүсдэггүй юм. Эзэн таныг авраад хэцүү амьдралаар амьдруулад нас барахаар нь мөнхийн улсад авна гэж боддоггүй. Тэр бидэнд амьдрал өгөхөөр ирсэн. Амьдрал гэдэг үг нь Бурханд байгаа тэр амьдралыг хэлж байгаа юм. Энэ нь ямар гэдгийг би сайн мэдэхгүй байгаа ч энэ амьдралыг авахын тулд үргэлжлүүлэн зүтгэсээр л байх болно. Бид байж болох хамгийн сайн амьдралаар амьдрахын тулд Есүст амьдралаа өгөх хэрэгтэй. Хүүхдүүдээ сайхан амьдралтай байгаасаа гэж хүсэж байгаа хүн мэдээж та бүхний дунд байгаа. Тийм үү? Бид эцэг их байх талаараа түүнээс суралцаж, хүүхдүүдээ гайхшруулах дуртай байдаг шиг, Бурхан бас бидний гайхшруулах дуртай. Тэр бидний төлөө амиа өгснөөр бид Бурхантай дотн харилцах боломжтой болсон юм. Бид өөрийн гэсэн шашин үүсгэж, жижиг бүлгүүд болоод талцаад байх ямар ч шаардлагагүй. Талцах нь үнэхээр утгагүй зүйл. Би энэхүү конференц болон иймэрхүү уулзалтуудад ч гэсэндээ дуртай байдаг. Учир нь өөрөөр урсгал чиглэлийн хүмүүс энд хамтдаа цуглардаг юм. Бид мөнхийн улсад очиход тэнд Баптист, Католик, Лютеран, Пентекост эсвэл өөр нэг бүлгэм гэж байхгүй. Амен. Тийм болохоор юу чухал вэ гэдэгт суралцаж, хамгийн чухал зүйл болох эзэн Бурханаа өөрийн зүрх сэтгэл, оюун бодол, сэтгэл бүх хүчээрээ хайрлах юм. Та дуулууртай бодол сэтгэлгүйгээр дуулууртай амьдрна гэж байхгүй. Тэгэхээр би дахиад хэлж өгье. Та дуулууртай бодол сэтгэл байхгүйгээр дуулууртай амьдрна гэж байхгүй. Би Христэд итгээд маш олон жил болсон ч яагаад ийм их асуудалтай байснаа бодоод ойлгодоггүй байсан. Би өөрийн бодлоо захирч чадахгүй гэж бодсон. Ер нь бол бодлоо хянах гээд огт нэмэргүй байсан л та. Буруу бодлоод орж ирсэн үед түүнийгээ бодлоосоо зайлуулж, эсэргүүцэж чаддаггүй байсан. Тэгээд би оюун бодолтой орж ирсэн бодлуудыг үргэлжлүүлэн бодож, бодолтой бадал оюун бодлоо захирч чадахгүй гэж бодож байсан. Намайг хүүхэд байхад
Аав минь хүчирхийлж байсан гэж би хэлж байсан. Тэгээд олон жил өнгөрсний дараа ч гэсэндээ түүний надад хийсэн зүйлсийг эргэн боддог. Тэгээд иймэрхүү зүйл бодоод эхэлмэгцэл би оюун бодлоо цэгнэж толгооноосоо ийм бүх бодлуудаа гаргаж хайдаг болсон. Бидний дайсан, бидний оюун бодолд янз бүрийн бодлуудыг өгөөд тэр бодлуудаа биднийг ороосоо гэж хүсдэг. Бид буруу зүйл бодвол бидний зан ааш, зан чанар, бусад хүмүүстэй харилцах бидний харилцаанд маань шууд нөлөөлдөг шүү дээ. Хүн юу бодно? Түүншгэ байдаг. Тэгэхээр бидний оюун бодолд байгаа тэр бодол бол бидний үйлдэлээс, бидний үгээс, биднээс шууд гардаг байх нь. Сургаалт үгс 23:7. Бид оюун бодлын талаар хичнээн олон хичээл үзсэн байсан ч хамаагүй. Дахин сурах ёстой зүйлийн нэг нь энэ юм. Дахин бид сурах ёстой. Тэгэхээр бодол болон үгсийн хооронд байдаг сонсохоос уйдахгүй хоёр зүйл байдаг. Та өөрийн оюун бодлыг сонгож болно. Та толгойд орж ирсэн бүгдийг бодох албагүй. Би өглөө бассангуудаа ямар их дарамттай байна гэж хэлээд босдог байсан. Тэгээд босоод тэр өдөржингөө дарамттайгаар өнгөрөөдөг бай. Одоо миний толгойд ийм бодол орж ирэнгүүт би маш чангаар би дарамтанд ороогүй байна. Өдөржингөө дарамттай баймааргүй байна эзэн минь. Эзэн бол миний баяр хөөр гэж хэлдэг байсан. Бидэнд Бурхны үг байгаа болохоор Бурхны үгээр дайсныхаа эсрэг тэмцэх хэрэгтэй. Бурхны үг бол зүгээр л цагаан цаасан дээр бэхээр бичсэн үг биш. Энэ үг бол хүчтэй бөгөөд сатаны эсрэг зэвсэг юм. Миний үгийг авсан хүн итгэмжтэйгээр үгийг минь дамжуулаарай. Өчигдөр Джон Макфеден урд гарч ирээд хүүхэд насныхаа шархалсан зүйлүүдийн тухай оюун ухаан тулалдааны талбар гэдэг жижиг номыг арийнхаа халааснаас гаргаж ирэн үгээр дамжуулан оюун бодлоо шинчилсэн тухайга хуваалцсанд би маш их баяртай байсан. Тийм ээ, зөв цагтаа гарч ирсэн. Тийм үү? Бурхны үгийг чангаар хэлэх нууц хүч гэж нэрлсэнд маш их баяртай байгаа. Гэхдээ энэ номыг би бичсэн. Энэ үнэхээр жижигээр хэвлэгдсэн ном л доо. Тийм болохоор тэр арын халааснаас гаргаж ирсэн. Тэр яагаад энэ номыг авч явсан гэж бодож байна вэ? Яагаад гэвэл сатан түүний оюун бодол руу довтлох үед өмнө нь эцэг эхийнх нь чи бол хинч биш. Чи бол хог гэж хэлж байсан үгсийг сонсогдог гэсэн. Танд хайртай хүмүүс таныг хаяад явах үе байдаг. Таныг хинбэ гэдгийг тэд таньж мэдэх болно. Харин тэр ийм зүйл тохиолдоход хэрхэн тулалдахаа мэдэж байсан. Өнөөдөр би танд тулдах хэрэгтэй гэдгийг сануулмаар байна. Христ дотор байдаг нэгнийг Бурхан хайртай учраас харж байдаг. Тиймээс муу нэгнийг хөөж явуулахын тулд бичээсийг маш чангаар тунхаглах хэрэгтэй. Энэ миний дуртай зүйл. Бидэнд яга ногоо номноос үлдсэн үгүй юу мэдэхгүй байна. Байхгүй бол гараад онлайнаар захиалаад аваарай. Тэгэхээр 2 дугаар Коринт 10:4-5. Бидний байлдааны зэвсэг нь мах бодийнх бус харин ялагдашгүйгч ялж чадах Бурхны хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрлэгийг нурааж, Бурхны мэдлэгийн эсрэг босгож алив бардамлыг устгаж, бодол бүрийг Христийн дуулуурт олзолдог. Тэгэхээр хануул дайсан нүх ухаад өөрийгөө нуусан газар юм. Тэр хараагүй байхад тань гинэд давталдаг. Тиймээс 5 дугаар ишлэлд цэцэрлэгийг нурааж, Бурхны мэдлийн эсрэг босгож алив бардамлыг устгаж гэж хэлсэн. Бодол бүрийг Христийн дуулуурт олзолдог. Мөн бүрийг гэж байгаа нь юу гэсэн үг вэ? Маш энгийн. Тэрээр бид оюун бодлоо хамгаалах хэрэгтэй. Бидний дайсан дотор минь нуугдаад маш удаан хугацааны турш хуурсаар байдаг бөгөөд муу нэгэн муу бодлуудыг дотор тань бий болгодог.
Тэгснээр бидний тархи толгой буруу ажиллаж, Бурхны танд өгсөн хувь заяа амьдралаас тань холддог. Муу нэг нь таны бодолд таныг муу гэж байнга сануулдаг. Амьдралтай нь дууссан. Чи алдаа хийсэн байна. Өнгөрсөн үеийн амьдралаасаа чи зүгтааж чадахгүй. Чамайг хайрлаж халамжлах хүн байхгүй. Чи ажилтай болохгүй, дахин босож чадахгүй. Хизээч шинэ машинтай болохгүй гэж муу нэг нь сануулсаар байдаг. Муу нэгэнтэй хамт байвал болохгүй, бүтэхгүй гэсэн үзэлтэй л байна. Хизээч өөрчлөгдөхгүй, иймэрхүү маягтай л байна. Харин Бурханд итгээд түүнтэй хамт байвал бүх зүйлс өөрчлөгдөх болно. Бидэнд хамгийн түрүүнд байх ёстой зэвсэг бол Бурхны үг юм. Есүсийн нэр болон Есүс Христийн цус байх хэрэгтэй. Үг, түүний нэр болон цуснд маш их хүч байдаг. Бидний оюун бодол руу давтлах үед та амаа нээгээд Есүс минь. Есүс минь ээ гэж хэлээрэй. Энэ нэрэнд хүч байгаа. Энэ олон жил би Христэд итгэгч байсан болохоор энэ талаар сайн мэднэ. Тийм болохоор би суралцж байгаа хүмүүстэй та өөрөө бодлоо хянаж, өөрчилж чадна гэдгийг зааж өгөхийг хүсэж байна. Та дуулуургүй бодол дотроо өвөрлөө. Дуулууртайгаар амьдрна гэж байхгүй юм. Та хэтрүүлж идмээргүй байгаа л өдөржин хоол бодоод хоолны тухай сэтгүүл ном унших хэрэггүй. Өөр зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Амен. Бурхан биднээс хүсдэг учраас та шархлуулж байсан хүнээ хайрламаар байгаа бол өдөржин тэр хүнийхээ тухай хийсэн зүйлийг бодож ямар шудраг бус байсныг дургүй өрч байгаагаа бодоод байгаа мөртлөө тэр хүн дээрээ очиод сайнаар хандах болов уу гэд бодоод үзэх хэрэгтэй. Хизээч тийм зүйл болохгүй. Яагад гэвэл бидний дотор байгаа зүйл биднээс гардаг. Бидний зүрх сэтгэл, бидний оюун бодолд юу байна? Тэр бидний амаар гардаг. Тиймээс өөрийгөө сонсож өөрийнхөө тухай суралцах хэрэгтэй. Та нарын зарим нь мэдхийг хүсэхгүй байж магадгүй л дээ. Бүгдээрээ хэлээрэй, бид нарт зугаатай байна шүү. Библиэд бид түүний тушаалуудыг оюун бодолтой хадгалж амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй гэж заадаг. Тиймээс танаас асуумаар байна. Та өдөрт хэр зэрэг хугацааг Бурхны үгийг бодод тунгаахад зарцуулж байна вэ? Та өдөрт Бурхны үгийг тунгаан бодох цагийг ганцаараа байх үедээ алхаж байхдаа 5 эсвэл 10 минут гаргаж тунхаглан чангаар хэлж байна уу? Би өдөр болгон Бурхны үгийг тунхагладаг. Би энийг хийгээд бараг 40 жил болж байна. Амьдралд өөрчлөлт авчирдаг. Ингэснээр оюун бодол шинжлэгдэж хийх хэрэгтэй зүйлээ мэдэж авдаг. Би буруу бодлуудаа маш амархан мэддэг. Та ч бас амархан мэдэх байх. Та ямар ч утгагүй хогийн бодлоо сайн ойлголгүй 3 цаг бодно гэж байхгүй. Та мэдэж байгаа бол маш хурдан юу хийхээ мэдэж байгаа. Жошуа 1:8 дээр гайхалтай үгс байдаг. Би Библийг уншиж байхдаа олж уншсан хамгийн гайхалтай үгсийн нэг юм. Юу гэж хэлдэг вэ гэвэл хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, өдөр шөнөгүй үүнийг бясалган үүн дотор бичигдсэн бүхнийг салхин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж чи амжилтанд хүрэх болно. Энэ нь үгийг амнаасаа салгалгүй байнга ярьж вэ гэсэн. Амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Энд хэлж байгаагаар үгийг ярьж бодож эхэлснээр үйлдэж эхэлнэ гэж хэлж байна. Гэхдээ хийхийн тулд эхлээд оюун бодолтой оруулах хэрэгтэй. Тэгэд бид үгэнд бичигдсэн бүгдийг үйлдвэл бидний амьдралын зам өөдөлж дэвшин. Юмыг ухаалгаар шийдэж амжилтанд хүрнэ гэж хэлж байна. Бидний бодол зөв бол бид буруу зан авираа засаж зөв болгоход хөтөлдөг. Та үүнийг өрөх гэж ойлгож болно. Та магадгүй гинт уурлаа гэж бодъё. Та амьдралынхаа турш ууртай, юунаас болж уурлаад байгаагаа мэдээгүй байж болох юм. Уураа захирч чадахгүй байна гэж бодож байж болох юм. Та өөрийгөө уураа барьж чадахгүй гэж ярьж бодсоор байж болох юм. Би 20 жилийн турш би их ууртай, би уураа барьж чадахгүй, уураа барьж чадахгүй, уураа барьж чадахгүй, уураа барьж чадахгүй, уураа барьж чадахгүй гэдэг байсан. Та их бодох тусам их ярина. Тэгээд үйлдэх болно. Харин та Бурхныг хайрл. Тэгээд нар жаргах хүртэл ууртай байж болохгүй гэдэг үгийг мэдэж байгаа бах. Та уурлахыг хүсэхгүй байна. Та зөв зүйлийг л хиймээр байгаа. Тэгээд хичээгээд харин болохгүй байж болох юм. Гэхдээ Библиэлд сүнсээр өдөрдүүлээрэй. Бид хичээсээр байх юм бол өөрчлөгдөх болно. Христ дотор байснаар сайн үр жимс гарах болно. Та Есүстэй хэдий чиний цагийг өнгөрөөнө. Түүнтэй улам их адилхан болох болно.
Эфес 4-ийн 3 дугаар ишлэл. Бас 22-24-ийг харцгаая. 23 дугаар ишлэлийг алгасна. Амьдралын чин урдын хэв маягт хамаарах залмихийн тачааллын дагуу ялзарч байгаа хуучин хүнээ тайлж, хуучин өөрчлөгдөөгүй хүнээ тайлж хайж. Тэгэхээр бид Христ дотор шинэ хүн болсон. Тэрээр за одоо болсон хуучин амьдралаа хаях хэрэгтэй гэж хэлж байна. Тэгэхээр 24-р ишлэлдэр үнний зөвхт байдал ба ариун чанар дор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс. Хуучин хүнээ тайлж шинэ хүн өмс. Хуучин амьдралаараа амьдрахаа болж шинэ амьдралаар амьдарч ихэл. Хуучин шигэ зүйл хийхээ болж шинэ хүн болоод шинэ зүйлийг үлд. Бурхан минь би хүсэхгүй байна. Гэхдээ яаж хийх вэ? 23 дугаар ишлэл бол гүүрн юм. Оюун ухааныхаа сүнс дотор шинжлэгдэж. Сүнс оюун бодлоо шинжлэгдсэн хандлагатай байх. Өдөр бүр л ийм байх хэрэгтэй. Өдөр бүр шүү. Би өдөр бүр өглөө болгон 1 минут ч юм уу 5 минут ч юм уу оюун бодлоо нэг зүйл дээр төвлөрүүлдэг. Колосай 3 дээр оюун бодлоо төвлөрүүл. Сайн төвлөрүүлээ гэж хэлсэн байгаа. Яг одоо ярихгүй. Гэхдээ би хичээлийн сүүл рүүгээ та нарт оюун бодлын хүч чадлын талаар түүнийг хизээ яаж оюун бодлоо төвлөрүүлж Бурханаас тусламж гуйх талаар хэлж өгөх болно. Муу сүнс биднийг зөв замаар явж байхад зогсоож чадахгүй. Учир нь Христийн хүчээр бид бүгдийг хийж чадна. Та оюун бодлоо төвлөрүүл. Сайн төвлөрүүл. Зүгээр л хэнэггүй байж болохгүй. Та өөрөнд орох уугүй юу гэдгийг шийдэж байна. Та их дэлгүүр хийсэх гэж байгаа бол алдах л баг та. Дэлгүүрт 75% хямдрал явагдаж байгаа. Таны очиод байхаар газарч биш шүү. Тийм үү? Амен. Та гоо сайхны хагалгаанд ормоор байдаг. Тэгсэн ариун сүнс өөрнөөсөө гарах хэрэгтэй. Гарна гэж амласан шүү гэж хэлсээр байдаг. Гэтэл махан бие тань би хүсэж байна гэсээр байж болно. Надад бол таны дэлгүүр орох чихээ янзлуулах ч хамаагүй. Харин Библиэлд хэлэхдээ нүд чин гим үйлдвэл ухаж хай. Гар чин нүгэл үйлдвэл тасдаж хаяа гэдэг. Заримдаа бид өөрсөдөө баг зэрэг өндөр шаардлага тавьдаг байвал зүгээр. Би өөртөө Жайса байла зүгээр л амаа хамих. Үг хэлэх хэрэггүй гэж хэлдэг. Та заримдаа өөртөөгөө ярилцдаг байх тийм үү? Та өөртөөгөө өдөрт хэдэн удаа ярьдаг байх хэрэгтэй. Бие махбод хүсэж байгаа зүйл дээр бодлоо төвлөрүүлэх хэрэггүй юм. Та оюун бодлоо төвлөрүүл. Сайн төвлөрүүлсээр л бай. Тэгвэл өдрөөр баг багаар өөрчлөгдөх болно. Тэгээ та урд нь ямар замбраагүй байснаа олж харж өдөр ирэх тусам оюун бодлоо сайн төвлөрүүлж сурна. Та тэгснээр өөрөө ч мэдлгүйгээр шууд л зөв зүйлийг үйлддэг болно шүү дээ. Энэ нь зөв, эрүүл оюун бодолтой байгаагийн нэг шинж юм. Энэ бол үнэндээ бидний ярихаас аргагүй зүйлийн нэг юм. Та эрүүл оюун бодолтой байснаар амьдралын тань бүх хэсэг эрүүл зөв болж эхлэх болно. Эрүүл оюун бодол гэдэг нь амар тайван байхыг хэлж байгаа юм. Хүмүүс би тарих толгоогоо нэг амраасан гэж ярьдаг. Мөн тэд амар тайвныг олохын тулд эм ууж, зарим нь архийг ихээр уудаг. Нэгэн ээж надтай хар тамхинд дондчихсон хүүгийнхээ тухай ярьсан. Хүүн хар тамхил миний толгойг амрааж байна гэж хэлдэг гэсэн. Тэр хүү бидний сурч байгаа энэ зарчмын тухай болон Бурханаас яаж тусламж гуйхаа ч мэдэхгүй байна. Таны оюун бодол үнэхээр замраагүй байж болох юм. Гэхдээ Бурхан танд шинэ оюун бодол өгөхийг хүсдэгч мэдээж нэг л шөнийн дотор энэ бүхэн болохгүй. Та 40 жилийн турш буруу бодож явснаа ганц зүйлийг л зөв бодож эхэлж явж байгаа юм байж тэр дор нь өөрчлөлтийг хүсэж миний амьдралд яагаад өөрчлөгдөхгүй байна гэж бодож байж магадгүй.
Энд хугацаа хэрэгтэй. Би 40 жилийн турш тэмцэж, тэгээд олон зүйлд ялалтанд хүрч ялалт байгуулсан. Гэхдээ би энэ хүртэл явахдаа үнэхээр зогссоогүй. Миний хэлхийг сонсов уу? Би энэ хүртэл явахдаа огт зогсоогүй. Библи баттай зогсох талаар гардаг Галаат 5:1 Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс дахиж боолчлолын буулганд битгий орохтун. Заримдаа бидний хийсэн алдаа ялалтанд хүрэгдэг бол хийж байгаа зүйлээ байлснаар бас ялалтанд хүрдэг. Энэ нь танд ашигтай. Бас танд сайн байх болно. Библиэлд муу сүнс идэх хүнсээ хааж байгаа өлсгөлөө арслантай адилаа гэж хэлдэг шүү дээ. Ялалт дүүрэн амьдрна гэдэг нь нэм гарагт 40 минутыг чуулган зарцуулахаас хамаагүй илүү асуудал юм. Амар тайван тарих толгой. Би их санаа зовдөг, юу ч хийж чадахгүй, би өөрчлөгдөхгүй байна. Иймэрхүү мунхаг зүйлсийг өөртөө хэлдэггүй байх хэрэгтэй. Би юу ч хийж чадахгүй. Бурхан бидэнд битгий хийгээрэй гэж хэлсэн бүх зүйлийг дуулууртай дагах чадварыг тэр өөрөө өгдөг. Тиймээс би чадахгүй гэж хэлэх нь өөрөөсөө хариуцлагыг холдуулж байгаа өчүүхэн орлого юм. За. Тэгвэл санаа зовох гэдэг нь юу юм бэ? Бид нар яагаад санаа зовдөг юм бэ? Бид тулгарсан асуудлаа цэгцэлж чадах хэсгээ бодож түүндээ санаа зовндог. Таныг юу н хизээд сайхан санааг ганыг гаргаад ирнэ гэж хэлээгүй л дээ. Би лав тэгээд байдаг. Мэдэж байгаа үстэй. Одоо харин Бурхан надад зөв санааг өгөөсэй гэж зайлшгүй. Та түүнээс нь ойлгож аваарай. Эндээс энэ хүртэл ирнэ. Эсвэл ирдэггүй. Та бол өөрийнхөө сэтгэлийнхээ гүнэн шүү дээ. Танд сүнс бий. Тэр таны бие дотор амьдардаг. Бид бүгд хаяа янз бүрийн зүйлийн талаар санаа зовндог. Энэ нь яг сандал дээр өдөржин суун савлахтай адил юм. Үргэлж завгүйч хааж хүрч чаддгүйтэй ээжэлхэн. Сайн сонсоорой. Санаа зовнил бол огт сайн зүйл биш юм шүү. Санаа зовнил ямар тааж сайн биш. Үнэхээр сайн биш шүү. Чамд тулгарсан асуудлыг энэ шийдэхгүй. Харин ч асуудлыг даймжруулдаг. Учир нь бид юунд итгэн түүнийг л хүлээж авдаг. Мөн өөр зүйлсийн талаар бодох нь буруу зүйл биш юм. Би Бурхныг залбирангаа бодож, бас Бурхныг бодох дуртай. Толгойдоо эргэлзэж байгаа зүйлсийнхээ төлөө залбир. Танд энэ нь зөв юм шиг санагдаж байна. Үнэхээр энэ нь зөв санагдаж байна. Үгүй, энэ талаар илүү их залбир. Тэгээд Бурхныг хүлээ. Хэцүү үед тулгарх нь бидэнд сайнгүй, санаа зовхгүй байна гэж байхгүй. Бүгд л санаа зовдөг. Тэгвэл санаа зовхгүй амьдрах талаар би та нарт хэлж өгье. Учир нь би маш ихээр бараг мэрэгжлийн санаа зовнигч нэгэн байсан. Та нар миний хэлж байсныг санаж байна уу? Би бүр бусад хүмүүсийн төлөө хүртэл санаа зовдөг байсан. Өөрт санаа зовох зүйлгүйч таны асуудал санаа зовж оролцохыг бүр шийдвэрлэхийн төлөө байгаадаа дуртай байлаа. Бүр санаа зовнох зүйлийг хүртэл өөртөө бий болгодог байсан. Хүүхдүүдээ өсөж том болох үед санаа зовнож хүн тус бүрийн төлөө бас санаа зовнож байдаг байсан бол одоо тэр бүхэн сайнаар иргсэн байгаа. Бүх цаг хугацаанд ингэж хүнд ачаатай юм шиг байсан нь миний хамаг цагийг үрдэг байсан. Асуудлуудаа хай. Бурхан шийдэж өгөх болно гэж Дэв надад хэлдэг байлаа. Харин би бид ямар байгаагаа чи мэдэж байгаа үсттэй гэдэг байлаа. Нэгний зөв байх нь чам таалагдахгүй. Ямар нэг бурууг тэднээс олох ёстой юм шиг л байдаг. Миний нэг охин их замбраагүй. Тэгээд би тэрнийг гэрээсээ явах үед нь хувцсных нь хагас хаана байгааг мэдэхгүй дээ гэж боддог байсан. Тэр машиныхын түлхүүр хаана байгааг, гутал нь хаана орсныг олохгүй. Энэ маань ер нь тусдаа амьдрч чадах болов уу гэж боддог байв. Одоо харин тэр маань үйлчлэлд минь тусалдаг бөгөөд цэгцтэй байхад минь надад тусалж харин би цалин өгдөг болсон шүү. Энэхүү нэвтрүүлэг